Сайн бацхан хүүхдүүдээ за өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хугацааг хэмжих нэгж үзнэ. За энэ ногоон дээр багш нь хугацаануудын нэгжүүдийг нь тэмдэглэчихсэн байна. 1 минут нь 60 секундтэй тэнцүү, 1 цаг 60 минуттай тэнцүү, 1 хоног 24 цагтай тэнцүү, 1 жил 12 сартай тэнцүү. За 100 жилтэй тэнцүү, 160 жилтэй тэнцүү, 1 улирал нь 3 сартай тэнцүү, 1 сар нь 30 хоногтой тэнцүү. За ерөнхийдөө энэ эхний 4 хэмжигдэхүүнээ маш сайн цээжлэх ёстой. Бусд нь бол ерөнхийдөө хүүхдүүд аянда сурчдаг. Тэгэхээр энэ эхний дөрвийг бол яг таг цээжлэх ёстой шүү. За бодлогон дээр яаж орж ирэх вэ гэхээр за 3 минут нь хэдэн секундтэй тэнцүү гэдгийг олно гэсэн үг. За 3 минутыг хэдэн секундтэй тэнцүү гэдгийг олохын тулд 1 минут нь 60 секунд гэж өгөгдсөн тийм ээ. Тэгвэл 3 нь хэдийн 60-ыг 3 удаа нэмчих юм бол 3 минут нь хэдэн секундтэй тэнцүү гэж гарч ирнэ. Гэтэ энийг нэмэхгүйгээр үржүүлээд олцоход арай илүү хэлбэр олдно. 3-ыг 60-аар үржүүлэхээр 180 буюу 3 минутанд 180 секундтэй тэнцүү байх нэ. За хоёр дахь бодлого. 7 минут 42 секунд маань хэдэн секундтэй тэнцүү вэ? Энийг олохын тулд бүгдээрээ 7 минутаа ямар ч гэсэн заавал секунд руугаа эхлээ шилжүүлнэ. Тэгэхээр 7-гоо 60-аар үржүүлж таарна гэсэн үг тийм ээ. 420. За энэ 420 дээр 42 секундтэй нэмчих юм бол 7 минут 42 секунд чи хэдэн секундтэй тэнцүү гэдэг нь гараад ирнэ. Ингээд бидний бодлогын яриад 462 секунд гарлаа. За хоёр дахь бодлого. 180 секунд хэдэн минуттай тэнцүү вэ? За одоо энэ багаас их хэмжигдэхүүн рүү шилжүүлж байна тийм ээ. Тэгэхээр 60 секунд маань 1 минуттай тэнцүү. Тэгвэл одоо энийг бүгдээрээ яах нь вэ? Хувааж олдог байна. Үржүүлж орлож минутыг секунд руу шилжүүлэхдээ үржүүлж орлож байсан бол секундыг минут руу шилжүүлэхдээ хувааж олох нэ. Тэгэхээр 180-аа дээр 60 хуваах юм бол 3 гараад энэ маань 3 минуттай тэнцэх байна. За дараагийнх нь 93 секунд хэдэн минут хэдэн секундтэй тэнцүү вэ? Бас л ялгаагүй секундыг минут руу шилжүүлж байгаа учраас хуваана. 93-гаа 60 хуваахаар нэгээр өглөө үлдэгдэл нь 13 гарч ийн. Тэгвэл энэ 1-5 маань болохоор минут нь үлдэгдэл нь болохоор секунд нь гарч ирдэг байна. Үлдэгдэл нь тэгвэл яах нь бага хэмжигдэхүүн ноогдож байгаа ноогдор нь болохоор энэ их хэмжигдэхүүн буюу минут нь гарч ирдэг байна. Тэгэхээр 1 минут 13 секунд гарах нь. За 5 цаг хэдэн минут вэ? За 5 цаг чинь хэдэн минут? 1 цаг чинь 60 минуттай тэнцдэг тийм ээ. Тэгэхээр 5-ыг 60-аараа үржүүлчих юм бол бид нарын 5 минут нь 5 цаг нь хэдэн минуттай тэнцэх вэ гараад ирнэ. Тэгэхээр 300 минуттай тэнцэх нь. За 3 цаг 28 минут маань хэдэн минуттай тэнцэх вэ гэдгийг олохын тулд бас л ялгаагүй нөө минутыг секунд руу шилжүүлсэн шиг 3 цагаа минут руу шилжүүлэх нь. За ингээд 180 дээр 28 минутаа нэмчих юм бол нийт хэдэн минут гарах нь вэ гэдэг нь олдноо. Ингээд 208 минуттай тэнцэх нь. За 360 минут хэдэн цаг вэ? За 1 цагт 60 минут оногддог тийм ээ. Тэгэхээр энийг хувааж болох нь. Минутыг цаг руу шилжүүлэхтэй. Тэгэхээр 360-ыг 60-д хуваачих юм бол 6 буюу 6 цагтай тэнцэх нь. За 75 минутыг цаг минут руу шилжүүлэх юм бол бас хувааж болох нь. 75-ыг 60-даа хуваачих юм бол 1 ноогдоод 15 үлдэх. Тэгэхээр 1 цаг 15 минут гарах нэ. За ингээд ерөөсөө шилжүүлгийн энэ хичээлүүдээ маш сайн давтаж бодоод энэ болгоонуудаа тэгээ гэрээхэн даалгавар руу орвол илүү хэлбэр авах болно шүү. За ингээд бүгдэнд амжилт хүсье дараагийнхаа